байцгаана уу? Энд ч маань 2 дугаар Тесалоник 1:2 бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христос нэгүсэл ба амар тайван нь та нарт байх болтугай. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд нэгэн эмэгтэй чөлөөлтийн талаар та бүхэнд хэлж өгч бодсон юм. За нэг ч эмэгтэй биш л дээ, яг хэд хэдэн тохиол болсон хэрэг. Тэгээд би гац сургаалын гайг олж харсан тэр үед. Ер нь бол баптизм бол жишээлхэд зөвхөн одоо амьд хүмүүстээр хийгддэг зүйл л дээ. Баптизм талаар та сайн унших юм бол Библиэлд өгсөн хүмүүсийг баптизм хүний оронд баптизм хийгээд байгаараа гэж хизээч хэлээгүй. Тийм ишил байвал харин над руу явуулаарай. Би л тийм юм мэдэхгүй. Тэгэхээр Библиэлд байхгүй ямар нэг юм энд бодож олоод одоо жишээлбэл харуулж болно л доо. Эзэн минь ээ гэд хайртай татны хүмүүс үнэхээр итгэж болоогүй байж адил. Үнэхээр Библийн тухай, Иесусийн тухай сонсоогүй байж адил. Гэртээ арих тохиолдол ч юм эсвэл үнэхээр нас урах тохиолдол бас байж байгаа. Тэгэхээр яг яадаг вэ, шүүлж яадаг вэ? Би сайн хэлж мэдэхгүй. Библиэлд санаар өөртөө хайж олж унших хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээ ямар ч л байсан гэсэн нэг хэсэг хүмүүс бодож олж л дээ. За тэр хүмүүсийн өмнөөс баптизм хийчихье гээд залуу хүмүүсийг баптизм хийгээд залбирах үед нь номны сүвд тэр ариун цагаан гэдэг сүмд нь ороод тэр хүнийг яг тэр өгсөн хүмүүсийн нэрийг нь уншаад хүнийхэн тоогоо баптизм хийж байгаа юм. За 21 удаа, 19 удаа, 8 удаа гэл тэр нь бүр юу ч биш бүр жирэмсэн байсан хүмүүстэл тэр баптизмыг хэдэн удаа дүрж баптизм бэлгсэн байна л да өөрийнхөө өмнөөс тэр олон хүмүүсийн өмнөөс. Тэгээд ер нь бол тэдгээр хүмүүсийг би морны сүмд явж исэн, тэгээ баптизм хийлгэжсэн гэх юм бол тань чөлөөлт хэрэгтэй байна гэж би шууд хэлдэг. Тэгээд хэрэггүй штэ би одоо энийг хэрэглэхээ болцсон. Одоо би бүр цуцлаа тэр морныхны зүйлсийг хүртэл хаяад янз бүрийн байхгүй болчихсон шүү дээ. Би ч одоо зүгээр итгэж хүн шүү дээ гэж хэлдэг хүн байдаг. Гэхдээ тэрний ард ямар муухай сүнс ажилладаг гэдэг би мэддэг. Яг бол чөлөөлт хийх үед өгсөн хүний тоогоор баптизм хүйтэн дотор хүн байсан сүнс юм уу? Тэг бодор сүнс юм уу? Тэг юу мэдэхгүй. Ямар ч гэсэн хүнийхэн тоогоор орилж, чарлаж, нэрээ хэлж, орилж гарч ирсэн тохиолдлуудыг би мэднэ. Тэр альва гаж урсгал гэдэг бол ямар нэгэн тийм нэр хаягтай болчихсон тэрнийх нэх гэд те мормныхч гэдэг юм уу? Асаал одоо шин тэнгэр шин газарч гэдэг юм уу? Эсвэл яошаач гэдэг юм уу? Тэр багш их гэдэг юм уу? Нэг тиймэрхүү байдалтай болсон байж байгаа. Тэгэд аливаа хорсоос болоод өөрөө хорсоод хүн зодуулаад цохиулаад тэнгүүтээ шудраг сайгаад энэ бурхан чинь шудраг бус юм байна. Би баг энийг хий. Одоо би шүүч гэдэг юм уу? Тэгж яриад томроод алгуулад баг гаж урсгал шиг юм гаргачихсан найз нөхдийгөө хүртэл би мэднэ. Тэгээд хэлэхэр ойлгохгүй тэр нь ерөөсө хайраар удирдуулаагүй байгаа. Арталт нь үр жимсээр энэ хүмүүсийг ялгаж олно. Тухайн хүмүүсийн тэр бэлэг авицыг бурхан бол хизээч авдаггүй байгаа. Гэхдээ л яг тэр хүний дотор нь хайраар удирдуулж хийж гинөө эсвэл хорслоор удирдуулж хийж гинөө тий? Эсвэл ямар нэгэн байдлаар бурханыг шүүж гинөө, бурханыг хайрлахгүй байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Үнэхээр эзэн бурханы одоо шийдвэр гарлаа гэж бодоход хүнд итгэлтэй хүнээс имиж хандаж байна уу? Яг үнэс болж байна гэдэг маш чухал. Тэг хүмүүсийн тооны ардаас хөөцөлдөж байна уу? Эсвэл үнэхээр эзний хайр нэгүслийн ардаас хөөцөлдөж байна уу? Бурханы амар амгалан тэр хүнд байна уу? Гэр оронд байна уу гэж бодох явдал маш чухал аа. Тэгээд ер нь одоо жишээлбэл зарим зүгээр урсгалын хүмүүс байсан ч гэсэн жишээлбэл нэг жишээ хэлж өгье л да. Би үнэхээр гал халуун шатчихсан. Тэгээд би өнөөр монголчуудад тусламар байна. Би тэр хүмүүстээ тий. Үнэхээр олон хүн тусалж чадна гэж тэгээ байжсэн чинь нэг өдөр сүмийн хурлаар авч хэлцэгдсэн. Яг үүндээ чиний амьдрал одоо бараг ийм ядуу зүдүү хэцүү байна. Дөнгөж Монголоос ирээд Америкт ирсэн. Чиний одоо энэ оюутны баг цалин шиг юм цалингаар чинь 5-6 хүн амьдрах ямар ч боломжгүй. Чи өөрийгөө чүү гэж авч явж чинь баг хүүхдүүдэд өсөх гэж юу энэ монголчуудад туслах юу сони юм ястгийг чи өөртөө ч тусалж чадхааргүй ээжэж одоо боломжгүй зүйл гээд баг ингээд би уган тэр хурлаар орё ч юм уу тэр сүмээс мөнгө төрөх хуусан юу ч байхгүй гон тэгсэн байхад нөгөө миний амьдралыг харсандаа хажуутлаас нь санаа зовсон хэдэг хүмүүс туслая гэж бодсон чинь бүр гай болоод ч их тайшин тэр дикний одоо тэр туслах хурлаар орж таарсан би яагаад хурлаар орж байгаач мэдээгүй хурлаар ороод баг 20-30 минут загнуулсан.
Тэгээд чи бол хүн тусалж чадахгүй, чи өөрөө ийм чадваргүй, ийм одоо ядарсан хүн байна гэж л хэлсэн. Би дотроо бүгдийг бараг үгүйсгэд эзэн бурханд боломжгүй зүйл гэж байхгүй, бурхан хангаж л таараа. Тэгээд тэгж бодож исэн боловч тэр хүмүүсийг бас хүндэтгсэн. Тэгтэл маш хэцүү байсан. Тухайн хүмүүс яг махан биеэр харах юм бол яг зөв зүйтэй зүйл хийсэн үү хийсэн л дээ. Миний амьдрал яг тэдний нүдэнд бол ямарч боломжгүй амьдрал харагдчихсэн. Оюутны 1000 долларын цалин гар 6 хүн амьдрах ямарч боломжгүй Америкт дор хаяж 3-4 мянга за 5-6 мянган долларын цалингаар дундаж цалин 5,000 гэж бодоход тийм байхгүй бол амжиргааны доод түвшинд баг түрээсийн төлбөр төлж чадахгүй тэр мөнгөөр би зүгээр Монголд ингээд тэлцээд байж исэн гэсэн үг. Тэгээд гэтээ тэр гал халуун хүслийг минь доргилсан хүслээ минь тэгэлгүй яхав чи залбирлаар ч гэсэн дэмжиж болно шүү дээ гэж хэлхийн оронд яг тэр санхүү мөнгөний бодит байдал дээр унгааж ингээд доош нь хийж байгаа надад тийм сайхан санагдахгүйсэн. Тэгэхээр ямар ч юмыг шашинжуулж ямар ч юмыг хүлж болно. Тэгээ эзнийг үнэхээр битгий хүлээсээ ариун сүсийг үнэхээр битгий хүлээсээ гэж бодож байна. Бүний оюун бодлоор ямар нэг юм бодож олж Библиэс одоо байхгүй юм бодож олж хийх нь бол буруу. Үнэхээр бидний эзэн бурхан тий Иесус Христийн дотор биднийг түүний өөрийнхөө алдагдах баялгаар бүгдийг хангах чадвартай тий хангах боломжтой гэдэг бичсэн байдаг тий. Филиппо 4:19 дээр тэр энийг яг янз бүрийн одоо ишлээс нь унших юм болоо өөр байдаг тий. Тэгэхээр чин тийм боломжтой юм энэ маа сайн байна. Чам бурхан тийм алсаараа өгсөн бол сайн байна. Гэхдээ харин бид нар чамд яаж туслах вэ? Чи минь одоо ийм санхүү мөнгө хэцүү шүү дээ. Залбирыг бас бид нар боломжоор туслая ч гэх юм уу тий. Тэгээд хэлсэн бол өөр байх байсан ба. Тэгэхээр бидний дуудлага руу ямар ч хинээс замжуулж юу ч цацаж магадгүй. Бидний амьдралд буруу гаж урсгалын хүмүүс хүртэл ороод таныг бузар сүнсээр баптизм хийж магадгүй. Юу ч болсон бай гэсэн бурхан бидний амьдралд байгаад ерөөсөө мартаж болохгүй. Тэгээд үнэхээр бурханыг мэдээж одоо янз янзаар тайлбарлаж болно хүмүүс. Гэтэ өөрөө мэдээсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна би та нарыг. Тийм учраас өөртөө Библиэс та уншаараа, хайгаараа, олоороо, үннийг тэгээд тэр сүм чуулган чинь зөвхөн нэг төрлийн гişрэл яриад нөгөөтлийн ярьдаг бол аль алийг уншаараа бүх одоо Библийг бүтэн уншаасаа гэж би үнэхээр та нарыг уриалж байна. Тэгээд та бүхнийг бас дахин уншаасаа гэж уриалж байна. Тэгээд үгүүдийг бүр наривчлан нэг өгүүлбэрээр нь бас судлаасаа гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр боломжтой бол тайлбар толтой нь хамт уншаасаа. Тэгээ олон хэрэг хэлтэй бол хэл мэддэг бол англи хэл юм уу герман япон хэл мэддэг бол нөгөөтөлийн хэл дээрээ бас тэр библийг уншаасаа хамт уншаасаа гэж бас чинь бүтэн зөвшөж जैन. Тэгээд Иесус Христийн нэрээр эзэн минь ээ тэгээд үнэхээр та үнийг мэдүүлж өгөрөө тэр хүмүүсийн нүд чихийг нээж өгөрөө сонсогч нэгний тэгээд үнэхээр танд үнэхээр гологдсон тэр үнэхээр барилгачд гологдсон чулуу суурин чулуу үнэхээр барилгын гол чулуу болсон байдаг. Иесусыг хүртэл хүмүүс голж ирсэн. Тийм учраас та гологдсож байгаа бол битгий санаагаар унаараа. Тэгэхэд үнэхээр олон хүмүүс миний хичээлээр орчирдаг жижигхэн жоохон орхон байдаг. Ашлигээд ирээний хөгжлийн бэрхшээлтэй байж ад идэрч байгаа. Тэр олон сайн мэдээ ярьдаг, идрэл чөлөөлт хүртэл хийдэг, залбирдаг хүмүүсийн төлөө явдаг байгаа. Тэгээд тэр хүнийг голж болно л тоо. Хэрэг голох юм бол тэр хүний сайн мэдээг яаж үүсгэх вэ? Тэр хүүхдэн тэр сэтгэлийг яах вэ? Тэр бурхны тэр дууц 12 дагалдагчийг сайн харах юм бол тийм өндөр боловсролтой мундаг сайхан улсууд ч юм уу тий цэвэрхэн өвчтэй ч хүмүүс байсан гэж би бодохгүй. Тийм болохоор таны амьдрал маш хэцүү ямар ч байсан байж болно. Эзэн үнэхээр эзний дотор түүний хүч болон нэгүсэл дотор дүүрэн байхад та бусдыг босгон байгуулж зөндөө олон зүйлийг хийх боломжтой. Эзэн бурхан боломжгүй зүйл гэж байхгүй лээ.